одоогийн танилцуулахаар бид хүний биеийн маш нарийн тогтолцоо болох шээсний эргэтэн систем авч үзэж байна. Магадгүй та энэ тогтолцоог зөвхөн шээс ялахуулдаг гэж энгийнээр ойлгож байсан болох ч үнэн эрэхтэй бөөр болон түүнд хамаарах бүх бүтэцүүд нь биеийн шингэний хэмжээ, электролитийн зохицуулалт, хүчин шүүлтийн тэнцвэрт, цусны даралт, гормоны хариу урвалт зэрэг маш олон түвшний нарийн үүргүүдийг биелүүлдэг юм. Шээсний эргэтэн тогтолцоонд бөөр, шээс дамжуулах зам, давсаг, шээсний сүв гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг юм. Бөөр нь хэвлийн хөндийн ард талд байрладаг. Шаш хэлбэртэй хос эргэтэн бөгөөд хүний амьдралын бүхий л үйл ажиллагаанд чимээгүй тогтвортойгоор оролцож байдаг. Түүний бүтц нь үндсэн 3 давхаргаас хуваагдана. Гаднах капсул нь бөөрийг механик гэмтлээс хамгаалах бол түүний доор байрлах кортикл буюу гадар бүс нь нефронуудын ихэнхийг агуулдаг. Харин медулар бүс нь бөөрийн дотоод гүн хэсэг бөгөөд пирамид хэлбэрийн бүтэц үүсгэж шээсийг бөөрийн түвш рүү чиглүүлдэг байгаа. Бөөрийн төв хэсэг болох хэв өмнө судсууд мэдрэл болон шээс дамжуулах сувгууд дамжуулах үүрэгтэй. Шээсний урсгал нь түүтгэнцэр шүүгдэн суганцруудаар дамжин медулар пирамид, твш, арцаг, хуулмаар давсар руу шилждэг байгаа. Энэ бүх урсгал зөвхөн физик дамжуулалт биш, бөгөөд өндөр түвшний зохицуулалт бүхий физиологийн процесс юм. Бөөрийн үндсэн бичил бүтэц үйл ажиллагааны нэгжин нефрон бөгөөд нэг бөөрөнд дунджаар 1 сая орчим нефрон байрладаг. Нефрон гломерул буюу түүтгэнцэр, суганцрын тогтолцоо гэсэн 2 үндсэн хэсгээс бүрддэг. Гломерулд шүүлт явагдсны дараа шүүгдсэн шингэн суганцруудаар дамжин боловсрч эцсийн шээс болж хувирдаг. Энэхүү үйл явц нь 3 үндсэн шаттай. Эхлээд цус шүүгдээд дараа нь хэрэгтэй бодисууд нь дахиж шимэгдэн эцэст нь илүүдэл бодис болон хорт бодисууд ялгарч боловсронгүй бүтэц шээс бий болдог. Нефронуудыг байрлал нь 2 төрөлд хуваагдана. Кортикал нефронууд нь бөөрийн гадар бүсэд байрлаж ихэнх шүүлтийг гүйцэтгэдэг бол juxtamedullary нефронууд нь бөөрийн гүн хэсэгт байрлаж шээсийг өтгөрүүлдэг чухал үүрэгтэй юм. Шүүлтийн үйл ажиллагаанд бөөрийн түүтгэнцэр буюу гломерулд эхэлдэг бөгөөд энэ нь капиллярын нарийн торон бүтэц бөгөөд Bowman's капсул дотор байрладаг. Шүүлтийн саад нь 3 давхаргатай. Капиллярын эндотелис, суур мембран, подоцитийн хөлийн салаа гэсэн 3 давхаргатай. Эдгээр давхаргууд нь хамтран зөвхөн жижиг молекул болох ус, ион, глюкоз зэрэг бодисуудыг нэвтрүүлж том уурга болон цусны эсүүдийг шүүж тогтоодог байгаа. Ингэснээр цэвэр шингэн буюу анхны шээс үүсч суганцар шилжиж цааш боловсруулахад эхлэл тавигддаг юм. Шүүгдсэн шингэн түүтгэнцрээс гарсны дараа суганцрын системээр дамжин боловсруулагдаж биед хэрэгтэй бодисуудыг эргэн шимэгдэн илүүдэл бодисуудыг ялхан эцсийн шээс үүсгдэг байгаа. Проксимал суганцар ус, натрий, глюкоз, амин хүчил зэрэг олон чухал бодисуудыг эргэж шимэгдэг. Хенлийн хогцоонд бөөрийн дотоод орчны осмотик градиентийг үүсгэж шээс өтгөрөхөд оролцдог байгаа. Дистал суганцарт электролитийн нарийн зохицуулалт явагдаж ионы солилцоог нарийн хямддаг байгаа. Эцэст нь цуглуулах суганцарт ADH давхрын нөлөөгөөр усны шимэгдэх идэвхжиж шээсний хэмжээ найрлага нарийн зохицуулдаг байгаа. Энэ бүх дамжаа нь биеийн шингэн, электролит болон хүчин шүүлтийн тэнцвэрийг хадгалах үндсэн механизм юм. Бөөрийн шүүлтүрийн аппарат. Бөөрийн шүүлтүрийн аппарат буюу хориг нь бөөрийн бенцэрт дагуулдаг ба энийг өөрөөр түүдгийн шүүлтүрийн хориг гэж нэрлэдэг. Шүүлтүрийн хориг нь ус ба жижиг, дунд молекулуудыг нэвтрүүлдэгч том уургуудыг ерөөсөө нэвтрүүлдэггүй онцлогтой байна. Бөөрийн бенцэр гэж яг юу юм бэ гэхлээр энэ зурган дээр харж байгаачлан бөөрийн хэлбэртэй голч нь 200 микрометр бүхий бүтцийг хэлэх ба энэ нь хялгсан суудсан түүдэг, түүнийг тойрон орших Bowman's капсулын дотор ба гадар 30 эдэн хальснаас бүрддэг. Харин энд байх шүүлтүрийн аппарат нь
Боуманы капсулын гадар хальсаар хүрээлэгддэг ба ерөнхийдөө 3 зүйлээс бүтдэг. Эдгээр бүтцүүд нь: нэгт түүдгийн хялгасан судасны эндотел, хоёрт түүдгийн суурин мембран, гуравт боуманы капсулын доторх хальс. За эдгээр 3 бүтцийг илүү дэлгэрүүлбэл: нэгт түүдгийн хялгасан судасны эндотел. Түүдгийн хялгасан судасны эндотел нь бусад хялгасан судаснуудтай харьцуулахад илүү олон том сүвүүдтэй байдаг. Эдгээр сүвүүд нь ойролцоогоор 70-90 нанометр голчтой байх ба диафрагм байдаггүй. Мөн энэхүү хялгасан судас нь маш олон тооны аквапорийн нэг гэх усны сувгуудыг агуулдаг. Дараагийн бүтц нь түүдгийн суурин мембран. Энэ нь 300-аас 370 нанометр зузаантай учраас период хүчил шипийн урвал будгаар будагдсан бэлтгэмэлд маш сайн харагддаг. Энэхүү бүтц нь 4 ба 18 дугаар төрлийн коллаген, уургийн торон сүлжээ болон гепарин сульфатын протеогликанууд адгезив гликопротеинуудаас бүрдэнэ. Түүдгийн суурин мембраныг дотор агуулгадах зүйлүүдээр нь 3 хувааж болно. Хамгийн гадна талын гадар цайвар ялтас, хялгасан судаснуудын талд байх дотор цайвар ялтас, мөн голын нягт ялтас. Нягт ялтас нь коллагенуудыг мөн перликан, агрын агуулдаг бол нөгөө хоёр нь бусад уургуудыг нь агуулдаг байна. Хоёр гадна талын хэсгүүд нь түүдгийн суурин мембраныг хялгасан судасны эндотелтэй мөн боуманы капсултай холбож өгдөг. 3 дахь бүтц нь боуманы капсулын дотор хальсны хучуур эсүүд болох подоцитууд юм. Үр хөврөлийн явцад хөгжиж буй нефроны сувганцрын төгсгөлийн хэсэг нь доош түрэн хүнэгдэж 2 давхраг хучуур идэн хальсыг үүсгэдэг. Дотор давхрагын эсүүд нь ойролцоох хялгасан судасны торон сүлжээг ороож подоцитис болон ялгардаг бол гадаад давхрааны эсүүд нь хавтгай эсүүд болон хөгждөг. Подоцитууд нь цааш хөгжихдөө ургацаг үүсгэн салбарласаар цитопид гэх жижиг сэртэнгүүдийг үүсгэдэг. Зэрэгэлдэх цитопидууд нь бие биетэйгээ салаавчлан байрлах ба хоорондох зайг нь шүлтэн хөндий гэж нэрлэдэг. Шүүлтэн хөндий нь 40 нанометр өргөн маш нимгэн диафрагмаар хүчигдсэн байдаг. За тэгээд энэхүү диафрагмыг шүлтэн хөндийн диафрагм гэж нэрлэдэг байх нэ. Шүлтэн хөндийн диафрагм нь маш олон тооны уургуудаас бүрдэх ба хамгийн гол уург нь трансмембран уурга нефрин юм. Нефринууд сөөлжилтөнд давхцаж хоёр талдаа нүхтэй төвийн нягт хэсгийг үүсгэдэг. Энэхүү диафрагм нь подоцитын цитоподын доторх актин уцалгуудад бэхлэгддэг ба эдгээр уцалгууд нь шүлтэн хөндийн хэмжээ болон сонгон нэвтрүүлэх чадварт нөлөөлдөг. Сүүлийн үеүүдэд нэмэлт хоёр бүтцийг бөөрийн шүүлтүрийн аппаратанд оруулж эхэлсэн нь түүдгийн хялгасан судасны эндотелийн гадаргуун хэсэг ба подоцитын доторх зай юм. Түүдгийн хялгасан судасны эндотелийн гадаргуун хэсэг нь энэ хэсэг гэсэн үг шүү дээ. Нүүр сусаар баялаг 200-аас 400 нанометр зузаан торон сүлжээнээс бүрдэнэ. Энэ нь протеогликан, глюкозаминогликан болон эсийн мембраны бусад уургуудаас бүрдсэн гликокаликсаас тогтдог. Подоцитын доторх зай гэдэг нь цитоподууд, диафрагм мөн подоцитуудын их биеийн хоорондох энэ зайг хэлнэ. Түүдгийн суурин мембран нь 70,000 да буюу 3,6 нанометрээс том радиустай молекулуудыг нэвтрүүлдэггүй. Эдгээр нь ихэнхдээ уурга байдаг. Тэгээд ер нь л маш бага хэмжээний уургийг нэвтрүүлдэг. Хэрвээ энэ уургууд нь нэвтэрчих юм бол дараа нь эндоцитозоор проксимал тахир сувганцарт буцаа шимэгддэг. Харин шүүлтэн хөндийн диафрагм нь молекулын хэмжээнээс хамаарч сонгон нэвтрүүлэх хориг болдог. Боуманы капсулын гадар хальс нь дан хавтгай хучуур эдээс тогтох ба бөөрийн бие энтрийн туйл орчим проксимал тахир сувганцрын дан шоод үрүүлжин хучуурыг болж үргэлжилдэг. Боуманы капсул доторх зайг анхдагч хийсний хөндий буюу боуманы хөндий гэж нэрлэдэг. За дараагийн маш чухал бүтэц бол мезонкиум. Бөөрийн бие энцэрт хялгасан судаснуудын дунд подоцитуудаар бүрхэгдээгүй хэсгүүдээр нь
мезонгоцит гэх эсүүд байрлана. Энэхүү эсүүд хүрээлэн буй бодитойгоо нийлээд матрикстайгаа нийлээд гэсэн мезонгийг үүсгэдэг. Мезонг нь түүдгийн суурин мембранаар хүрээлэгдсэн байдаг. Зарим мезонгоцит нь бөөрийн бенцрийн гадна талд байрладаг ба экстрагломерулар аппаратусын бүрэлдэхүүн эсэг болдог. Мезонгоцитийн үндсэн үүрэг нь фагоцитоз, тулгуурын үүрэг, шүүрлийн үүрэг, мөн хэлбэр хадгалах үүрэг байдаг байна. Дараагийн ярих бүтэц бол юкстагломерулар аппарат. Юкстагломерулар аппарат нь нэгт толб юкстагломерулар эс түүдгийн гаднах мезонгийн эснээс тогтно. Нэгт толб нь дистал шулуун сугунцрын төгсгөлийн эсэгт орших эсүүдийг хэлдэг. Эдгээр дистал шулуун сугунцрын эсүүдийг бодвол илүү нарийхан, өндөр харагддаг ба бөөм нь шигүү, бие биедээ давхарласан юм шиг харагддаг. Тиймээс ч нэгт толб гэж нэрлэдэг байх нэ. Энэ эсэгт байрлах артериолын гөлгөр булчингуудын эсүүд нь өөрчлөгдөн хөгжсөн байдаг. Энэ эсүүд нь шүүрлийн мөхлөг агуулдаг ба бөөм нь бөөрийнхий байдаг. Эдгээрийг юкстагломерулар эс гэдэг. Зарим физиологийн эсвэл эмгэгийн нөхцөл юкстагломерулар эсүүд нь ренин, ангиотензин, альдостероны тогтолцоог идэвхжүүлдэг. Энэхүү тогтолцоо нь натрийн гемостаз болон бөөрийн гемодинамикийг хангах үүрэгтэй. Юкстагломерулар эсүүд нь ренин гэх эспартил процессыг агуулдаг ба энэхүү уургуудыг гөлгөр булчингийн эсүүд үүсгэж, хадгалж, бас цус руу ялгаруулдаг. Тэгээд ренин нь ангиотензиногенийг задлан ангиотензин 1-ийг үүсгэдэг. Ангиотензин 1 нь дараа нь ангиотензин хувиргагч ферментийн нөлөөгөөр ангиотензин 2 болж, энэ нь харин бөөрийн дээд булчирхайн түүдгэн бүсээс альдостерон дааврын нийлэгжилтэд нөлөөлдөг. Альдостерон нь холбогч суганцар цуглуулах цоргоны үндсэн эсүүдэд үйлчилж, ус болон натрийн шимэгдэлд, цаашлаад калигийн нийлэгжилтэд нөлөөлдөг. Ангиотензин 2 нь маш хүчтэй судас агшаагч юм. Одоо бөөрийн суганцрын үйл ажиллагааны талаар ярилцгаая. Проксимал тахир суганцар нь баавны капсулын хөндөд үүссэн анхдагч шээсийг хүлээж авдаг бөгөөд үүний ханы дан бортхон хүчээр эсүүд нь шимэгдэлт болон зөөвөрлөлт явуулахад үүрэг бүхий эсийн гадаргуун өвөрмөц бүтцүүтэй байдаг. Эдгээр нь имжээр буюу бичил цэлмэн нь харьцангуй урт хоорондоо нэгт байрласан босоо байралтай бүтэц. Эс хоорондын холбоосын бүрдэл нь суганцрын хөндөгөөс эс хоорондын зайг тусгаарлах үүрэгтэй нэгт холбоос, нухчаа буюу хажуугийн хунаас нь проксимал тахир суганцрын эсүүд хажуу гадаргуудаа том хавтгай сэртэнлэг хунаас үүсэх ба хөрш эсүүдийн хунаасууд бие бие рүүгээ түрэн зай завсаргүй нэгт шүргэлцэж оршихыг хэлж байгаа. Мөн зэрэгэлдээ орших эсүүдийн суурин хэсэгдэх мембраны хунаасууд нийлэн зурус үүсгдэг. Суурин хэсэгдэх зурус нь эсийн суурин мембраны хунааст байрлах олон тооны урт митохондрууд үүсгдэг ба эдгээр митохондрууд нь суурин гадаргуутай перпендикулар оршдог. Проксимал тахир суганцарт эргэн шимэгдэлт явагдахад хоёр уураг чухал үүрэгтэй. Эдгээр нь натрий калий ионы АТП-аас шахуурга мөн аквапорин 1 юм. Натрий калий ионы АТП-аас шахуурга нь трансмембран уураг бөгөөд проксимал тахир суганцрын эсийн базолатерал мембранд оршдог. Анхдагч шээснээс суганцрын эс рүү орж ирсэн натрийн ион уг шахуургаар эсээс эргэн гарч эс хоорондын базолатерал зайд осмос даралт ихснээр ус суганцрын хөндийнөөс осмос даралтын нөлөөгөөр идэвхгүй шимэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг. АТП-аас шахуурга нь идэвхтэй зөөвөрлөлт хийж натрийг эсээс гаргах үед хлорин ион идэвхгүй зөөвөрлөлтийн механизмаар хамт гадагшлаж эсийн мембраны потенциалыг тогтворжуулдаг. Эсийн базолатерал зайд ийхүү натрийн хлорид хуримтлагдсанаар осмос даралтын зөрүү үүсэж суганцрын хөндийгөөс ус эс завсрын зай руу шилжин базолатерал зайд усны эзлэгүүн ихссэн үед хажуугийн хунаасууд нь тэнийдэг.
Аквапорийн нэг нь жижиг хэмжээтэй трансмембран уурга бөгөөд проксимал тахир сугүнсрийн хүндий рүү харсан эсийн мембранд байрладаг усны сууг юм. Энэ суугаар ус шимэгдэхэд натрий калий ионы ATP-аас шахуурхтай адил их хэмжээний энерги зарцуулагддаг. Сугүнсрийн эсүүдийн сүүрийн хэсэгт орших актины утаслагууд агшснаар базолатерал зайд гетеростатик даралтын улам нэмэгдснээр энэ зайд хуримтлагдсан ус суур мембранаар дамжин бөөрийн холтослог эдэд ордог. Эндээс ус перитубулар хялгсан судас руу шимэгддэг. Проксимал тахир сугунцарт анхдагч шээснээс глюкоз, амин өвчл болон жижиг полипептидууд бүрэн эргэн шимэгддэг. Проксимал тахир сугунцрийн эсийн бичил цэлмэн нь нарийн гидсний ханы эсвэтэй ижил ATP-аз, пептидаз болон дисахаридаас тогтсон сайн хөгжсөн глюкококаликсаар ухчаатай байдаг. Проксимал тахир сугунцар нь натрий ион болон глюкозыг идэвхгүй хэлбэрээр зөөвөрлөдөг тусгай сууг болох натрий глюкоз кротранспортерын тусламжтайгаар глюкозыг сугунцрийн хөндийгөөс 100% эргэн шимдэг. Уг механизмаар эсэд глюкозын концентрац ихсэж глюкоз зөөвөрлөгч уургийг идэвхжүүлдэг. Энэхүү зөөвөрлөгч уурга нь глюкозыг базолатерал мембранаар дамжуулан цусны судас бүхий холбогч эд рүү зөөдөг. Түүнчлэн проксимал тахир сугунцар нь анхдагч шээсэнд байх амин хүчлүүдийг 98% эргэн шимдэг. Амин хүчил зөөвөрлөгч транспортер нь натрий калий ус төрөгчийн ионууд болон натрий ус төрөгчийн ионыг хамтд нь эргэн шимдэг. Проксимал тахир сугунцрийн эсүүдийн бичил цэлмэн нь нарийн гидсний ханы эсийн бичил цэлмэнтэй төстэй бөгөөд том хэмжээний уургийг полипептид болох чадвартай задлагч фермент пептидазаг агуулна. Жижиг полипептид нь эсийн орой хэсэгт байх ус төрөгчийн ион болон пептид хам зөөвөрлөгчдийн тусламжтайгаар эргэн шимэгддэг. Полипептид эсэд орж ирмэгцээ хурдан задарч базолатерал мембранаар чөлөөт амин хүчил байдлаар тээвэрлэгддэг. Энэ слайдн дээрээс проксимал тахир сугунцар нь бэлтгэсэн бэлтгэл дээр хэрхэн харагдахыг харж болно. Дан бортгон хучуур идтэй бөгөөд бичил цэлмэн нь шингэлтийг нэмэгдүүлэх зорилгоор плазма мембраныг гадаргуу гисгдэг. Цитоплазм нь гүнзгий будагдсан. Мөн проксимал тахир сугунцар нь нефроны хамгийн урт олон эргэлттэй хэсэг бөгөөд бөөрийн холтсын гол хэсгийг бүрдүүлдэг. Проксимал шулуун сугунцрийн буюу генлийн гогцооны уруудах бүдүүн хэсгийн эсүүдийн шимэгдэлд явуулах чадвар проксимал тахир сугунцрийн эсүүдийнхээс сул байдаг. Проксимал шулуун сугунцрийн гол үүрэг нь проксимал тахир сугунцраас шимэгдээгүй үлдсэн глюкоз генлийн гогцооны нарийн хэсэг рүү орохоос өмнө бүрэн шимэх үүрэгтэй. Эсүүд нь сугунцрийн хөндийгөөс глюкоз болон натрийг хамтан шимэх чадвартай натрий глюкозын котранспортерыг агуулдаг. Эргэн шимсэн глюкоз базолатерал мембранд байрлах глютенийг зөөвөрлөгч уургаар дамжуулан эс завсрын бодис руу гарна. Генлийн гогцооны нарийн хэсгийн урт нь бөөрийн холтослог бодис дахь нефроны байрлалаас шалтгаалж янз байдаг. Юкстамедулар нефронд хамгийн урт байдаг бол кортикал буюу холтослогийн нефронд хамгийн богино байдаг. Гэрлийн микроскопоор хоёр төрлийн генлийн гогцооны нарийн хэсгийн сугунцрыг тодорхойлж болдог бөгөөд харин электрон микроскопын тусламжтайгаар эдгээр нарийн сегментүүдэд байрлах дөрвөн төрлийн хучуур эдийн эсийг ялгах боломжтой. Үүнд нэгдүгээр төрлийн хучуур эд энэ нь богино гогцооны нефроны уруудах болон өгсөх хэсэг тохиолдох ба нэмгэн дан хучуур эдээс бүрддэг. Эдгээр эсүүд нь цөөн тооны эргэтэнцрүүтэй зэрэгэлдээ эс рүүгээ түрж орсон сэртэнгүү байдаг. Хоёрдугаар төрлийн хучуур эд нь урт гогцоотой нефроны уруудах нарийн хэсгийн холтослогийн лабиринтэд орших бүсэд тохиолдох бөгөөд арай өндөр хучуур эдээс бүрдэнэ. Эсэд нь эргэтэнцрүүд сайн хөгжснөөс гадна жижиг бүдүүн бичил цэлмэнтэй. Зэрэгэлдээ эс рүүгээ түрж орсон сэртэнгийн хөгжил янз бүр байдаг. Гуравдугаар төрлийн хучуур эд нь тархилаг бодисны гүнд орших уруудах нарийн хэсэгт тохиолдох бөгөөд маш нэмгэн хучуур эдээс бүрдэнэ. Эсүүд нь хоёрдугаар төрлийн хучуур эдийн эсүүдээс бодвол илүү энгийн бүтэцтэй цөөн тооны бичил цэлмэн агуулдаг.
зэрэгэлдээ эс рүүгээ төрж орсон сэртэнгүү байдаг. Харин 4-р төрлийн хучуурид нь урт гогцоотой нефроны дугуйрсан хэсэгт болон өксөх нарийн хэсэгт нь тохиолдох бөгөөд бичил цэлмэнгүй нимгэн намхан хучууридээс бүрдэн эсүүд нь цөөн дооны эргэтэн цэргүүдтэй байдаг. Энэхүү 4 төрлийн эсүүд нь сөрөг урсгалын системийг бүрдүүлэн шээсийг өтгөрүүлэх гол үүрэгтэй. Генлийн гогцооны уруудах болон өксөх нарийн хэсэг нь өөр хоорондоо бүтэц болон үйл ажиллагаагаар ялгаатай байдаг. Уруудах нарийн хэсэг рүү орж байгаа анхдагч шээс нь изосми байдаг бол өксөх нарийн хэсгээс гарч байгаа ультрафильтрат гипоосми болсон байдаг. Энэ өөрчлөлт нь натрийг уснаас илүү ихээр эргэн шимснээс үүснэ. Генлийн гогцооны уруудах нарийн хэсэг нь усны сууг болох аквапоринтой учраас усыг нэвтрүүлэх өндөр чадвартай. Харин натрийн ион болох шээгийг нэвтрүүлэх чадвар сул тул багахан хэмжээгээр л нэвтрүүлдэг. Харин генлийн гогцооны өксөх нарийн хэсгийн эсүүдийн оройд натрий, калий, хлорын ионуудын котранспортер байдаг учраас натрий болон хлорын ионыг нэвтрүүлэх чадвар өндөртэй. Гэхдээ усыг нэвтрүүлдэггүй тул сугүнцрийн хүндий дэх ультрафильтрат гипоосмотик шинжтэй болж тархилах бодисын эс завсрын натрий болон хлорын ионы концентрац ихссэн гиперосмотик шинжтэй болно. Иймд өксөх нарийн хэсгийг нефроны шээс шингэрүүлэх хэсэг гэж үздэг. Нэмж дуртахад өксөх өргөн хэсгийн ханы хучуур эсүүд нь уромодулын буюу там хорсфол хэмээх уураг нийлэгжүүлдэг бөгөөд энэ нь натрийн хлоридын эргэн шимэгдэх үйл болон шээсний концентрацийг зохицуулахад чухал нөлөөтэй байдаг. Дистал шулуун сугүнцэр нь генлийн гогцооны өксөх хэсгийн бүрэлдэхүүн бөгөөд тархилаг ба холтослогийн гэсэн хэсгүүдтэй. Тархилаг цацрагт очиж төгсдөг бүтэц юм. Дистал шулуун сугүнцэр нь өксөх нарийн хэсэгтэй адил сугүнцрийн хүндий дэх ионыг эсийн завсар руу зөөвөрлөдөг. Ердийн кислологийн бэлтгэл дистал шулуун сугүнцрийн том шоо дөрвөлжин эсүүд иосноор сул бодогдох бөгөөд эсийн гадны ирмэгүүд нь ялгарч харагдахгүй. Бөөм нь эсийн захын хэсэгт байрладаг ба заримдаа эс нь сугүнцрийн хүндий рүү зүлхийдэг. Проксимал шулуун сугүнцрийн эсүүдтэй харьцуулахад тоогоор цөөн сул хөгжсөн бичил цэлмэнгүүдтэй. Энэхүү слайдаас дистал тахир сугүнцэр нь бэлтгэлээр хэрхэн харагдахыг харж болно. Эргэн тойрны проксимал тахир сугүнцраас дараах шинжүүдээр ялгагддаг. Бичил цэлмэн байдаггүй, илүү том тодорхой хүрээтэй. Тэгээд хөндлөн огтлолын үед бөөмийн тоо илүү. Эрхтэнцрүүд нь агуулмж багтай тул будаг арай бага хавтагддаг. Мөн энэ нь проксимал тахир сугүнцраас богинохон болохоор ховор харагддаг. Дистал тахир сугүнцэр нь холтослог бодисын лабиринтэд байрладаг ба проксимал тахир сугүнцрийн 3/1-тэй тэнцэх урттай. Эсүүд нь дистал шулуун сугүнцэртэй ерөнхийдөө төстэй, гэхдээ илүү өндөр сул хөгжсөн бичил цэлмэнгүүдтэй байдгаараа ялгаатай. Ус нэвчүүлдэггүйгээр дистал шулуун сугүнцэртайгаа ижил энэхүү тахир сугүнцрийн ихэнх хэсэгт бамбайн дэрэгдэх булчирхайн дааврын нөлөөгөөр кальцийн ион эргэн шимэгддэг. Тэгээд дараах үүргүүдтэй байдаг байгаа. Эдгээр нь болохоор натрий ионыг эргэн шимж, калий ионыг ультрафильтрат руу ялгаруулан натрий ионыг нөөцлөдөг, биокарбонатыг эргэн шимж, ус төрөгчийн ионыг ялгаруулан шээсийг хүчлэлэг болгодог, тиазид мэдрэмтгий натрий болон хлорын ионы зөөвөрлөгчдийн тусламжтайгаар хлорын ионыг эргэн шимдэг. Хүчил ялгаруулж биокарбонат үүсгэснээр аммоник ялгаруулдаг. Холбогч сугүнцэр нь дистал тахир сугүнцэр холтослогийн цуглуулагч цуураг руу шилжих бүс юм. Үүний хучуурид нь дистал тахир сугүнцрийн эсээс цуглуулах цоргоны эс рүү аажмаар шилждэг бөгөөд эдгээр сугүнцрийн эсүүдийн аль альнийхэн шинжийг агуулсан эсээс бүрдэнэ. Холбогч сугүнцрийн эсүүд бөөрийн дээд булчирхайн холтослог давхархаас ялгардаг. Минерал кортикоидын нөлөөгөөр калийг ультрафильтрат руу ялгаруулдаг. Тархилаг болон холтослог давхархын цуглуулагч цорог нь
усыг эргэн шимэх байдлаар шээсний осмос чанарыг тодорхойлдог. Холт төслөгийн цуглуулах цорго нь дан хавтгай болон дан шоо дөрвөлжин хүчүүрээс тогтдог. Харин тархилаг цуглуулагч цоргын хан нь дан шоо дөрвөлжин хүчүүртэй бөгөөд цоргын диаметр ихсэх тусам бортгон хэлбэртэй эсүүд болж хувирдаг. Цуглуулагч цорго нь хоёр төрлийн эстэй: цайвар эс болон бараан эс. Цайвар эс нь өөрөөр үндсэн эс эсвэл цуглуулагч цоргын эс гэж нэрлэгдэх цуглуулагч цоргын ихэнх хэсгийг бүрдүүлдэг эс юм. Цайвар эсүүд нь антидиуретик дааврын нөлөөнд ор аквапорин 2 усны цуугаар дамжуул ус иргэн шимдэг. Түүнчлэн basolateral мембранд нь аквапорин 2 ба аквапорин 3 суугууд байдаг. Үндсэн эсийн сивэнд минерал кортикоид рецептор олон байдаг бөгөөд уг хүлээн авуураар альдостеронтой холбогддог. Бараа эс нь өөрөөр завсрын эс гэж нэрлэгддэг бөгөөд арай төөн цоогоор байрладаг. Эдгээр эсүүд нь олон тооны митохондритой байдаг учраас бараан болж харагддаг. Бөөрөнд хүчин шүлтийн алийг нь ялгаруулах хэрэгцээтэй байгаагаас хамаарч завсрын эсүүд ус төрөгчийн ёо эсвэл биокарбонат ялгаруулдаг. Цуглуулах цоргын эсүүд нь тархилаг давхархаар дамжин өнгөрөхдөө аажмаар өндөр болсноор бөөрийн хөхлөгийн орчинд ирэхдээ өндөр бортгон хэлбэртэй болсон байдаг. Бараа эсийн тоо аажмаар цөрснөөр хөхлөгт ирэх үед алга болдог. Нефрон, суганцар, цус болон тунгалгийн судасыг хүрээлсэн цуллаг эдийн дэвсгэр холбогч эдийг завсрын эд гэнэ. Холдсонд хоёр төрлийн завсрын эсүүд байдаг. Нэг нь болохоор фибробласттай төстэй эсүүд. Эдгээр нь суганцрын суурь мембрантай ба түүний хажууд орших перпендикуляр капилляруудын хооронд байрладаг. Нөгөөх нь болохоор макрофагууд. Эдгээр нь заримдаа харагддаг. Фибробласт төс эсүүд нь суганцрын эпителийн эсийн суурь хэсэгтэй үйл ажиллагааны нэгт холбоотой байдгаараа нарийн гэдсний субэпителийн фибробластуудтай төстэй. Эдгээр эсүүд нь завсрын орон зайн, коллаген ба глюкоаминогликануудыг нийлэгжүүлж ялгаруулдаг. Тархилаг бодис суганцрын уртын дагуу байрлаж бүтцийг хадгалах үүрэгтэй миофибробласт байдаг. Энэ эсэд актин филамент багц, сайн хөгжсөн барзгар эндоплазмын тор, Голжийн бүрдэл, лизосом агуулдаг. Шээс ялгаруулалтын байдлаас хамааран липидийн тусал нэмэгдэж болдог. За одоо хэдүүлээ бөөрийн цусан хангамжийг ярьцгаая. Бөөр нь зүрхнээс гарах нийт цусны 20-25%-ийг хүлээн авч өндөр эрчимтэй шүүлт болон тэмцэрийн зохицуулалтыг хийдэг байгаа. Цус бөөр рүү renal artery-гаар орж олон жижиг салбар судсуудыг дамжин гломерулд хүрч афферент артериолоор орж шүүлтэнд ордог байгаа. Шүүгдсэний дараа цус эфферент артериолоор гадагшилж нефроны төрлөөс шалтгаалan өөр замаар цааш урсдаг байгаа. Cortical нефрон цус перитубуляр капиллярууд руу орж суганцрын шимэгдэлтэд оролцдог бол juxtamedullary нефрон vasa rectад орж осмотик градиентийг хадгалж шээс төрөлтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг байгаа. Энэ судас нь тогтолцоо нь зөвхөн тэжээл өгөх бос бөөрийн үйл ажиллагааны үндсэн нөхцөл болдог байгаа. Бөөр нь мэдрэлийн болон дархлааны тогтолцоотой шууд уялдаа холбоотой ажилладаг байгаа. Симпатик мэдрэлийн нөлөөгөөр бөөрийн артериуд агшиж шүүлтийн хурд буурч биеийн шингэн хадгалах механизмыг идэвхждэг. Мөн суганцарт байрлах мэдрэлийн төгсгөлүүд нь ионы солилцоо болон усны цогцлолтоор оролцдог. Нөгөө талаас тунгалгийн тогтолцоонд бөөрөөр дамжин хорт бодисуудыг зайлуулж дархлааны эсүүдийг тээвэрлэх замаар халт дурын эсрэг хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг байгаа. Энэ хоёр системийн нягт уялдаанд бөөрийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд зохицуулалтаагаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг байгаа. Vasa recta нь juxtamedullary нефронуудын эфферент артериолоос үүсдэг урт шулуун капиллярууд бөгөөд лупофенлитэй зэрэгцэн байрлаж эсрэг чиглэлтэй урсгалын
солилцооны зарчмаар ажилладаг байгаа. Энэ урсгалын механизмын осмотик градиентийг тогтвортой хадгалах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд ингэснээр хус бага алдсан өтгөрсөн шээсийг үүсгэх боломжтой болдог. Хэрвээ энэ тогтолцоо алдагдвал бие шингэнээ тогтоож чадахгүй хурдан ус алддаг болох эрсдэлтэй болдог байгаа. Иймд васоректан бөөрийн ус хадгалах шингэний зохицуулалтын чадамжид амин чухал үүрэгтэй байгаа. Бөөрийн бүх үйл ажиллагааны дараа боловсрсон цус interlobular arcuate interlobar судсаар дамжин renal vein-д орж улмаар inferior vena cava-гаар зүрх рүү буцдаг байгаа. Энэ зүгээр нэг гадагшилж буй цус биш харин шүүгцэн, тэнцвэрчсэн, хүчил шүлтийн орчин болон ионы найрлагын нарийн тохируулсан боловсруулсан цус юм. Бөөр нь зөвхөн шээс ялгаруулдаг эргэтэн биш, тэр бол цусны даралт хүчил шүлтийн баланс, электролит, шингэний тэнцвэр, гормоны хариу үйлдэл гээд олон эрхтний тогтолцооны цогц зориулалтыг удирдах төв эргэтэн юм. Одоо бөөрийн цорго, давсаг, шээсний сүвийн тухай ярих болно. Эцсийн шээс нь цулуулах цоргоос гараад бага аягнцар, их аягнцар бөөрийн твшээр дамжаад бөөрийн цоргоор уруудан давсагт очиж хадгалагддаг. Тэгээд шээсний сүвээр гадагшлана. Шээсний сүвээс бусад ялгаруулах замын эрхтнүүд нь ижилхэн үндсэн 3 бүтцтэй байдаг. Тэр нь саласт буюу хучуурид, булчинлаг болон адвентиш. Адвентиш нь заримдаа сироз байж бас болдог. Хучуурид нь шилжир хучуурид ба тэрний доор цусны судас, мэдрэл, холбогчид, гөлгөр булчингийн эсүүд байдаг. Энэхүү давхар хучуурид нь ус болон давсыг нэвтрүүлдэггүй ба үндсэндээ 3 давхаргаас бүрдэнэ. Гадаргуун давхарга нь нэг эсвэл олон бөөмт, олон талд, хөндий рүү зүлхийж орсон эсүүдээс бүрдэнэ. Оройн хэсэг нь гүдгэр хэлбэртэй учраас бөмбөр хэлбэрт эсвэл шүхэр эсүүд гэж нэрлэгддэг. Эдгээр эсүүдийн хэлбэр нь хөндийн дүүрэлтээс хамаараад өөр харагддаг. Жишээ нь давсаг дүүрэн байвал сунж хавтгай хэлбэртэй харагддаг бол хоосон байх үед бараг л шоод үргэлжийн хэлбэртэй байдаг. Хөрш эсүүд мембранаараа бие бие рүүгээ түрэн орсон сертэн үүсгэх бөгөөд эдгээр нь эсүүдийн нэгт холбоог бэхжүүлэх үүрэгтэй. Завсрын эсийн давхарга нь бие биетэйгээ болон дээд талын эсүүдтэй десмосомоор холбогдсон лир хэлбэрийн эсүүдээс тогтдог. Энэ давхарга нь байршлаас хамаарч өөр зузаантай байж болдог ба хүнд хамгийн ихдээ 5 давхар байдаг. Гадаргуун эс гэмтэх үед эдгээр эсүүд нь ялгаран хөгжиж дээд талынхаа эсүүдийг нөхдөг. Суурин эсийн давхарга нь буюу 3 дахь давхарга нь суурин мембран дээр байрлах жижиг нэг бөмбөг эсүүдээс бүрдэнэ. Эдгээр нь шилжвэр хучууридын үүдэл эсүүд юм. Шилжвэр хучуурид нь бага аягнцарт 2 давхарга, бөөрийн цоргонд 4-5 давхарга, харин давсагт 6 болон түүнээс дээш давхарга болсон байдаг. Давсаг шээсээр дүүрэх үед гадаргуун том эсүүд хавтгаарч, харин завсрын эсүүд нь бие бие рүүгээ зөрж гулсан гадаргуун талбайг тэлдэг. Ингээд сунгангууд үндсэндээ 3 давхарга л харагдана. Давсгийг шилжилтийн электрон микроскопоор харах үед бөмбөр эсүүдийн дээд талын мембран нь маш өвөрмөц хэлбэртэй харагддаг. Энэхүү мембраны орой хэсэг урателийн мембранаар хучигдсан байдаг ба хоорондоо нугсан гогцоо буюу хинж режен гэх бүтцээр зааглагддаг. Энэ бүтц нь хаалганы нугас шиг өнцөг үүсгэж чаддаг. Урателийн мембраны гадна хэсэг нь арай зузаан ба талас дүүсгэн байрласан 6 талд 16 нанометр хэмжээтэй 5 төрлийн трансмембран уургаас тогтох уроплакин агуулдаг. Мембран нь тэгш бус хэмтээ харагддаг учраас тэгш хэмт бус мембран гэж нэрлэдэг. Талс дүүсгэх уроплакин болон эсээ нэгт холбоо нь шээсний агуулгатгуун буцаад шимэгдэхээс сэргийлдэг. Давсаг болон шээс агуулдаг эрхтнүүд нь сунж чаддаг гол шалтгаан нь ээрүүл хэлбэрийн мөхлөхүүд юм. Эдгээр мөхлөхүүд нь севингийн мембрантай ойр байрлах ба мембран нь түүнтэй ижил урателийн мембран агуулсан бүтцтэй байдаг. Давсаг сунах үед эдгээр мөхлөхүүд нь экзоцитозоор эсээс гадагшилж эсийн гадаргуун мембрантай нэгдэн
орой хэсгийг тэлж өгдөг. Ихэнх мөхлөхүүд нугсан гогцоон дээр нийлдэг бол үлдсэн нь эс дотроо үлддэг. Шээс гадагшлах үед эсрэгээрээ эндоцитозоор буцаад ордог. Шээс дамжуулах замын бүх хучуур эдийн доор коллаген ширхгээр баялаг зузаан өөрийн ялтас байдаг ч зөвхөн бөөрийн цорго шээсийн сүв нь өөрийн ялтасны доор гөлгөр булчингийн давхаргатай байдаг. Эдгээр нь дотор туушь давхарга ба гадар цаграг давхарга юм. Хэрвээ эргэтэн бүрийн нарийн бүтцийг харахыг хүсвэл номныхаа арын зургийг хараарай. Ингээд манай бичлэг өндөрлөж байна. Та бүхэндээ анхаарал хандуулсанд баярлалаа.